хулгаад их баг гэж байхгүй шүү. Бүр эмийн сүлжээ засгийн газар дотор ороод ирсэн байгаа юм шүү. Өнгөрсөн хавар эми төр хороогоор нотлох баримтууд бид нэлээд дийлгсэн. Тэр дотор хөлдөө шингэнийг зөвшөөрж оруулсан эмнэлгийн хэрэгслийн хэн зохицуулах газрын шинжээч Баасанцай гэдэг улсын шинжээч нэг бидэнд хариулаад тий хөлдөөгийг би зөвшөөрөд оруулсан гэдээ ярьж ирсэн хүн өнөөдөр засгийн газрын хяналт хэрэгжүүлдэг агентлагийн албан тушаалтан болоод ороод ирсэн байна шүү дээ. За МБ албаны хэлтэй улсын халахгч Баасанцай хяналт шалгалтаар илрүүлсэн байгаа. Лабораторийн шинжилгээнд хамруулад тэгээ шаардлага хангах үр дүн дээр гарсан байгаа. Төвшин энерги компани 50 улсаас 4 чимэглэг бүхий 54.5 тонн нийт 109,280 ширхэг тарилгын шингэнийг импортлон Улаанбаатар хотын Гайлийн хяналтын бүсэд галт тэргээр татаа авчирсан байсан. За ийм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар эм био бэлтгэлийн улсын ахлах байцаагч Баасанцайнд эм шинжилгээ лаборатори шинжилүүлэхээр өгөхөд бүх цувралууд мөстэй хөлдсөн байсан дүгнэлт гарсан байна. Шар өнгийн мөстэй тийм шингээ ирсэн учраас энэ маань шаардлага хангаагүй гэсэн дүгнэлттэй гарсан. Лабораторийн шинжилгээгээр шаардлага хангаагүй дүгнэлт гарснаас хойш эм био бэлтгэлийн улсын ахлах байцаагч Баасанцайнд шаардлага хангасан дүгнэлт гаргаж Гайлийн хяналтын бүсээс гаргасан байна. За энэ мэдээллийг би бас учир сайдад өглөө хариуцлага асуудлыг ярилцах байх гэж найдаж байна.